Сайн байцгаана уу залуусаа, MJ радио телевизээс бэлтгэн хүргэж байгаа залуусаа нэмийн нэвтрүүлгийн анхны дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид яагаад залуусаа нэмий гэж нэрлэсэн бэ гэхээр Монголын залуучуудын холбооноос 2017 оныг залуусаа нэмий суурайлахыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан сар бүр тодорхой сэдвийн хүрээнд аян өрнүүлж байгаа. Ингээд бидний нэвтрүүлэгтээ хамтдаа агаарай. За, сайн байцгаана уу залуучдаа өдрийн мэндэргээ. За, намайг төрүүлдэг Монголын залуучдын холбооны салбарын хэмжээр захлах мэргэжилтэн. За, өнөөдөр бас та бүхэнд байгаа залуучдын холбооны бас сүүлийн жилүүдэд хийж байгаа сүүл ажиллагааны талаар товчхон мэдээлэл хүргэе. За, Монголын залуучдын холбоо нь өөр 96 жилийн түүхтэй залуучдын үндсийн төв байгууллаа. За, бид бол 21 аймаг 9 дөрвөн салбар мэгчтэй. За, 2012 оноос хойш залуучдын холбоо залуучуудын нийгэмлэг чиглэсэн төвлөрсөн томоохон үйл ажиллагаанд зохион байгуулсан. За, энэ ажлын бас нэг томоохон зорилго нь бас залуучдын холбоо жил болгоны тодорхой үрээгүй төвшүүлэн бол тэр үрээнийхээ хүрээнд тодорхой хэмжээний сар сарын үрээлүүдийг төвшүүлж ажиллаж байгаа. Монголын залуучдын холбоо 2017 оныг залуусаа нэмий урайндаар үйл ажиллагаа явуулж байгаа. Яагаад залуусаа нэмий гэж нэрлсэн бэ гэхээр бид бүхний үйл ажиллагаа одоо хийж байгаа бүхий л үйл ажиллагаа залуусруулж чиглэдэг. Залуустаа зориулаад хийж байгаа учраас залуучууд маань бас нийгэмдээ идэвхтэй бидний зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцдог байгаасаа гэдэг үүднээс бүгдээрээ бас залуусаа нэмий гэдэг уриалгыг төвшүүлсэн байгаа. Бид хүн бол 1-р сарыг ухамсар нэмий, 2-р сарыг бодол нэмий, за 3-р сарыг итгэл нэмий, за энэ 4-р сарыг бол сэтгэл нэмий гэсэн юм урайтай явж байгаа. За тэгээд цаашаа бол ухаан, мэдрэл, за санаа мөрөөдөл, сэрэл, хүсэл, суу зайл гэдэг ингээд тодорхой 12 сарын ийм урайлгуудтай байгаа. 3 сарын бас цэргийн баярыг ухтаад бид бүхэн тэг 13 дугаар анги дээр очиж цэргийн нэг өдөртөө танилцсан байгаа. Замын зэргүүдийнхээ итгэлийн асуусан. Зэргүүд бол ер нь бол одоо яг цэргийн алба хааж байгаа гэдэг утгаараа би их орондоо итгэдэг, би ээжтэй итгэдэг, алтан хилдэн итгэдэг гэд эр цэрэг байгаадаа итгэдэг. Айгуу тийм гоё бас чүлгэлсэн маягаар зэргүүд бол өөрсдийнхөө итгэлийг тодорхойлж байсан. Тэр нь бас гоё санагдчихсан. Айгуу тийм омгшиг сэтгэлийг төрүүлжсэн. За өглөө эрт бид бүхэн бол төрийн дал байгаа мандуулаа зогсоо дараас нь төрийн дуулаанд болоход их орондоо итгэл бол өөр ингэхгүй нэмэгдсэн ийм сайхан зүйл бол болсон байгаа. За 4-р сард бид хүн бол сэтгэл нэмж байгаа. Энийн гол зорилго бол тийм бүгдээрээ жижиг гэлтгүй зүйлд сэтгэлээсээ ханддаг бай. Сэтгэл нэмийг бид нэг амар том зүйл гэж төсөөлвөл тэрэндээ бүр дарагдаал за би сэтгэлээ нэмэх ёстой гэж бодоол тийм битээ байгаасаа тийм зүгээр л өдөр тутмын хийдэг ажиллаа бүгдээрээ сэтгэлээсээ хандъя. Соёл гэж манай залуучууд ярьж байгаа. Яг энэ дээр одоо ингээд гудамжинд харахад тамигтчаал тамигнаа одоо ишиг хаяг нуцны хамаагүй хаях ч юм уу да. За одоо ахмад тастай хүний хүндлэхгүй хэл хамаад амжилт хэрүүлж юм уу хийхтэй. Судхуугийн асуудлууд бол гардаг. Өөрийн гэсэн өөртөө ингээд хүн чинь айгүй гоё сэтгэлээсээ ханддаг штеп бүх зүйлдээ тэрэн шигээл бусад сэтгэлтэй хандъя гэдэг үүднээс сэтгэл нэмийн аяныг өрнүүлж байгаа. Бид нар сэтгэл гээл ярихаар сайн үлсийн аян ч юм уу эсвэл томоохон зүйлийг мөрөөдөд бодоод байдаг. Би ажиллаа хийж байгаа, би хүмүүс тусалж чадахгүй байна. Эсвэл бид нар өөрсдөө амьдралын боломжгүйж яаж бусдад туслах юм бэ гэж яриад байдаг. Сэтгэл гэдэг бол сэтгэл гэдэг нь ер нь бол тийм аливаа нэгэн хүнтэй харьцахдаа эсвэл ямарваа нэгэн хүн хүнээс юм гуйхад ч юм уу хариулах сэтгэлээсээ хандаж жижиг юм дээр ч гэсэн сэтгэлээсээ хандах зүйл юм уу? Би бол сэтгэлийг хүн чанартай хахлах гэж боддог шүү дээ. Сэтгэл гэдэг бол хязгааргүй далаа юм уу да? Ёроолгүй далаа. За миний бодлоор сэтгэл гэж магадгүй ганцхан оюун ухаанд хүнд байдаг тийм цорын ганц зүйл байх гэж боддог. Сэтгэл гэдэг бол хүний итгэл дээр илүү тогтдог юм болоо гэж боддог. Цайлган цагаан их хүнээр их нь бол хин хариу сүйтээ зөвлөх юм. Хүний дотроос гарч байгаа үйл хөдлөлийн илтгэл гэж бодож байгаа. За би бол одоо өөрөө хүнд бол туслах ёстой л гэж ойлгодог сэтгэл гэдгийг бол. Тэр нь хүн өөрийнхөө байгаагаар одоо өөр би хүнд юу чадж байна тэрүүгээрэл би биендээ туслахыг одоо сэтгэл гэж юм бодож ойлгодог шүү дээ. Сэтгэл гэдэг нь хүний тэр гонхтой баяртай үйл явдлыг тохируулж хөдлөх. Миний сэтгэл гэдэг нь болохоор яг хүн өөрийнхөө сэтгэлийг юу яхад хүн сайхан сэтгэл төрүүлэх сайхан зүйлийг өгөх юм болов уу? Сэтгэл гэж аав ээжтэй хайртай нөгөө
хүнд хайртай хүнийг хэлнэ. Харин та яг одоо өөрөөсөө би их сэр сэтгэлтэй хүн юм бэ? Сэтгэл гэж юу юм бэ? Та болоод би таны эргэн тойрны хүмүүс нийгэмдээ яаж хандж байгаа юм? Энэ улс их орн болоод өөртөө хэр сэтгэлтэй ханддаг юм бэ? Сэтгэл гэж юу юм бэ гэдэг асуултыг өөрөөсөө та асуугаад үзээрэй. Та өөртөө хэрхэн яаж сэтгэл гаргадаг вэ? Өөртөө юу? Өөртөө л их сэтгэл гаргана шүү дээ. Ганцаараа байх ямар нэгэн юм дээр мэдээж өөрийгөө хөгжүүлнэ. Залуу хүн байна бас одоогийн нийгэмд залуучуудад юу хэрэгтэй вэ те? Тэр бүгд дээр бол өөрийгөө хөгжүүлэх талаас сэтгэл гаргана шүү. Би бол өөртөө бол сэтгэл нэг гаргадаг гэж би боддог. Яагаад гэвэл би эрүүл мэндлээ бодохгүй байна те. Залуу хүн яах вэ гээл яваад өөр ингэ хичээл бодоо явж байгаа нь бол сэтгэл бол биш. Хэрвээ би өөртөө сэтгэл гаргах юм бол би эмнэлэг ороод ингээд өнөөдөр өөрийгөө үзүүлээд эсвэл өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй гэж боддог л доо. Тэгээд өөрийнхөө төлөө ингэж яваад хичээх юм болов уу гэж боддог ш. Би ч одоо өөртөө сэтгэл харамж чинь одоо адгийн наацх нь хөгжим сургаас л эхэлнэ шүү дээ. Өөртөө оюун таашаалах юм. Тэгэлээ таашаа. Өөртөө юу? Одоо өөрийнхөө төлөө амьдрч чинь өөртөө сэтгэл гаргалгүй. Тэг хүн өөрийгөө хайрлж өөртөө сэтгэл гаргаж иж илүү хүчтэй байж тэр хэмжээгээрээ бусдад илүү сэтгэл гаргаж илүү тусыг хүргэж чадах болов уу гэж боддог. Тэгэхээр эхлээд хүн өөртөө сэтгэл гаргаж өөрийгөө хайрлах сурах хэрэгтэй гэдэм байлээ. Мөрөд юм. Мэдээж 100% сэтгэл гаргалгаа хаа. Жишээлбэл яг яаж ингэж би нэг дамтлаг зарчим байдаг гэдэг чинь тийм үү? Аль болох би шудраг байхыг хүсдэг. Тэгээ бусдад айлыг мэдээж ээлдэг харцдаг. Хамгийн гол нь уран бүтээлч хүн байх хэрэгтэй гэдгийг илүүдэж чухалчилж үздэг. Ямар ч байсан өөртөө одоо чинь эрүүл мэнд дээрээ, бие ялдар дээрээ ямар ч байсан завгүй ажилтаа байсан ч гэсэн бүх цаг заваа одоо зарцуулаад өөртөө ямар нэгэн байдлаар цаг гаргах. Одоо энэ зал нь болохоор ер нь бэлтгэлтэй аягүй холбоотой санагдаад байх юм. Тэгээд зөвлөлт өнцгөөс хөрөнгө оруулалт ингээд өдөр болгонд ингээд ирж бэлтгэл хийж байгаа нь би тийм ингээд хөрөнгө оруулалт чинь гэж ойлгож байна. За өөртөө сэтгэл гаргана гэдэг нь одоо нэгээс хөдөлмөрлөх гэсэн үг залуу хүн бол хөдөлмөрлөх хэрэгтэй өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Өөртөө мэдээж сэтгэл гаргаад тэгээд ном бодлож байгаа жишээ нь тэгэл яах вэ өөртөө тэг сэтгэл гаргадаг л гэж боддөө шүү дээ. Таны бодлоор өнөөгийн залуусвид эх орондоо яаж сэтгэлээ нэмэрлэж болох вэ? За би бол эх орондоо бол сэтгэл гаргадаг юм аа. Би чих үнсэрхэг үзэлтэй хүн ус амтан энэдрийн ус их хайрлна. Ялангуяа усыг бол энэдрийн хайрлна. Усны хүрээд байгаа юмд ус дургүй байдаг. Эх орноо гэх юм бол одоо гадуур явахдаа хог хаяг ч юм уу те айл зугаалгаар явхад одоо энэ тент ингээл нэг хог мог ингээл байж идэс голын эрэг мэрэг тэр мэрэг аваад авч явж чадахгүй ч гэсэн ямар ч жуутанд бол хийчихдээ юм аа тэр хэрэг. Би одоо ирээдүйд одоо хүмүүсийн оюунд хөрөнгө оруулах гэж жүжигчнэр сурч байгаа юм. Тэнцэнс хараад хүний оюуныг одоо хийх оюуны таашаал өгөх мэтийн одоо суралцж байгаа юм да. Эх орондоо оруулж байгаа хөрөнгө оруулалт гэх юм бол чин сэтгэлээсээ ажиллаа хийгээд тэрийг хаалбанд зүтгээд явж байгаа нь эх орондоо оруулж байгаа хөрөнгө оруулалт нь тийм. Залуу хүнийхээ хувьд би одоо өөрийнхөө хийж байгаа ажлаа маш сайн гүйцэтгээд нийгэмд одоо ямар нэгэн байдлаар буруу юу биш зөв нөлөө үзүүлээд хитгэн хүний орчиндоо ч гэсэн би зөв нөлөө үзүүлээд ажил дээрээ ингээд ажлаа сайн хийгээд ч юм уу байж байгаа нь миний одоо хувь хүнийхээ хувьд эх орондоо оруулж байгаа бас л нэг сэтгэл гэж би бодож байна. Нэг ч гэсэн хүн эрүүл саруул Монголын нэг ч гэсэн иргэн ажил төрөлтэй ажлаа сайн хийгээд тэгээд тэрээр зогсохгүй бусад залуучуудад нөлөөлөх хэмжээнд байж чадах юм бол энэ бол бас л эх орондоо оруулж байгаа сэтгэл гэж би бодож байна. За бидний хувьд гэх юм бол яг урлагийн байгууллага тий бусдад бас урлаг соёлыг түгээж байгаа оюуны хөгтөж гэдэг утгаараас сэтгэл маань шингэж орж байгаа юм болоо гэж бодож байна. Улс эх орны хувьд бид нар өвдөхгүй байвал одоо улс эх орондоо бид нар бас эрүүл мэндийн тал дээр хэмнэлттэй. Дээрээс нь бас өөрийнхөө үр хүүхдийг зөв хүмүүжүүлээд нийгэмд хэрэгтэй хүн болгоод бас тэр бол улс орондоо оруулж байгаа бодит хувь нэмрийн болоо гэж боддог шин. За энэ улс эх оронд яг мэдээж хэрэг залуу үедээ зөв үйлрэл дүүрээд үзүүлнэ. Мэдээж хэрэг тэгээд спортын хувьд бол спортоор бас бүх залуучтай уриалж тэ хүүхдүүдийг одоо гадуур одоо юу гэдэг дими зүйл цагаа урьж байгаа хүүхдүүдийг одоо спортоор хүмүүжүүлнэ гэдэг нь тэр төлөвөнд ороод татчихл. Одоо зөв тал руу хүмүүс хүүхдүүдийг уриалж дуудчихл. Тэр л одоо миний хийж байгаа зүйл гэж боддог шүү дээ. Улс эх орны хувьд мэдээж тамирчин үеийн чинь улсынхаа төлөө сэтгэл гаргаад
тамирчин ингээ улс эх орныхоо нэрийг гаргаа явж ийн гэж бодож байгаа. Генерал болно. Генерал болсноор яах юм бол генерал болсон чи юу хийх юм? Эх орноо хамгаална. За. Юу байна түүгээрээ дайл юу ч байхгүй бол үгээрээ дайл гэж сайхан үгээдэг шүү дээ. Тэгэхээр магадгүй та өнөөдөр амьдрал төл алдаад жишгэн юмд сэтгэлээр гундсан эсвэл нэг сайхан мэдээ сонссон баярлаж яваа хүнд бол сэтгэлийн дэм өгөөд нэг сайхан үгийг хэлэх. Эсвэл ямар ч сайхан хувцснаас илүү таны инээмсэглэл чад таныг чимдэг гэдэг шиг тэр хүн рүү хараад магадгүй нэг сайхан инээмсэглэх юм бол тэр хүн тэр өдөртөө тэр маргааштай тэр 7 хоногтоо таны үгээр сэнэглэгдээд таны сэтгэл тэр хүнд нэмэгдээд магадгүй тэр хүн өнөөдөр бодож байсан зүйлээ маргааш илүү сайхан амжилтанд ирээдүй хүлээж байгаа гэдэг итгэлтэй болох юм билүү. Тэгэхээр та хүнд сайхан үгийг хэлж сайхан инээмсэглэж байгаарай. Сэтгэл нэмийн аягныхаа хүрээнд ажлуудаа төлж хийж байгаа. 4-р сард бол одоо 27 цаг болоод бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж байна. Тийм учраас бүтээн байгуулалт хөдөлмөрийн яаран за дээрээс нь илгээлтийн эзэн аяны одоо хаалтын ажлуудыг өдрө болгон ирж байгаа залуучуудаа бас ажил мөрийг шинжиг баримжаа олох зөвлөгөө өгөхдөө давхар сэтгэлийн талаар сэтгэлийн бадраах талаар бас ийм ажлуудыг зохион байгуул явна. Ерхий боловсролын сургуулиудад бас сэтгэл гэж юу юм бид одоо багаасаа хэрхэн яаж сэтгэлтэй байх уу те бид нар альва зүйл чин сэтгэлээсээ хандсанаар биднэрт бас ирээдүйд ямар өөрчлөлтүүд гарах уу гэдэг талаар бас ерхий боловсролын одоо 10 гаруй сургуулиудад очиж лекц уншин за мөн мэргэжил сургалтын талаарх хичээлийг бас залуучдын хөдөлмөрийн төв биржтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Яг залуучуудын хувь сэтгэл гэж юу юм бэ гэдгийг тодорхойлохын тулд бид бас олон нийтийн сүлжээг ашиглаад тийм залуучуудаа сэтгэл гэж ер нь тааны хувьд юу юм сэтгэлдээ бид нар юунд бид сэтгэлдээ хандах ёстой юм яагаад бид нар ер нь сэтгэлдээ байх ёстой юм гэдгийг бас өөрөөсөө өнцгөөс тайлбарлаасаа гэдэг үднээс бас олон нийтийн сүлжээ сэтгэл нэмийгээд хаштагтаагаар одоо челленж аянуудыг өрнүүлж байгаа. Энд бас манай залуучууд идэвхтэй оролцоосаа гэж уриалж байна. Сэтгэл хэлтэнгүүд одоо та одоо хийж байгаа ажилдаа сэтгэл ханамжтай байдгүй те. За өглөө гэрээсээ харахтаа одоо юу ч үдэ те. Залуучууд бас ажилдаа бас сэтгэлээр хандах буюу хандлага эхлээ сайжруулах хэрэгтэй. Хандлагаа сайжруулсан үүднээс ахаад таны сэтгэл гарна. Сэтгэл сайн гарсан ажил бол цаашаа үлээ сайхан бүтэх юм байдгаа гэж өөрөө боддог. Залуусаа нэмийн нэвтрүүлэгтээ хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Та ч ихсэн эх орныхоо ирээдүйд энэ нийгэмдээ өөртөө хэн бүхэнд аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж сэтгэлээ нэмэрлэж байгаараа бидэнтэй хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Баяртай.